Зүрхсэтгэл дотор бурхан мөрөөдөл өгсөн, хүсэл өгсөн байгаа. Харин бурханаас өгсөн яг дуудлага энэ мөрөөдөлд хүрэх тэр алсын хараа зорилгоо та бас мэдж байна уу? Эмээ ургамлыг гэсэн бурхан зүрхэнд тавьсан. Энэ чуулган ч гэсэн анх эхлэхэд бас зүрхэнд тавигдсан. Христийн үгийг тунхал гэдээ хэлсэн. Тэгээ миний хувьд өнөөдөр яг та бүхэнд хуваалцаж байгаа зүйл маань танд өгсөн хүсэл мөрөөдөл та хүрч чадаж байна уу? Та бас бурханаас өгсөн мөрөөдлөө биелүүлэхэд тийм ээ биелүүлж байна уу? Мөрөөдөлтөө хүрч байна уу? Тойрхон зүрхсээс асуугаач. Бурхан таныг зүгээр л нэг энэ амьдралын төлөө амьдрал нэг архинаас гараад нэг тамхинаас гараад тэгээд нэг Есүст итгэхэд нэг амийн номонд нэр нь бичигдэл амьдраасаа гэж хүсдэг юм. Бурханы мөрөөдөл танаар дамжуулж олон хүмүүсийн амьдралыг өөрчлөхийг хүсэж байна. Тэгээ би өнөөдөр үнэхээр яг Библиэлд дуул номын 37 дугаар бүлгийн 3-аас 5 дугаар ишлэгийг та бүхэнд хуваалцъя. За энэ дээр ингэсэн эзэнд итгэж гэж хэлж сайныг үлд. Газар нутагт сууж үнэнч байдлыг хоолой болго. Эзэнд баярлах тун тэр чам зүрхний чинь хүслийг өгнө. Эзэнд замаа даатах. Түүнд итгэж найд тэгвэл тэр биелүүлж өгнө гэж хэлсэн баг. Бүх зүйлийг эзэнд даатах. Тэгээ миний хувьд бол өглөө болгон эзний өмнө суудаг. Бүх өдрийн турш эзнээс гуйдаг. Энэ өдрийн ажил үйлчлэлийг гарын үсийг өрөөж өгөр. Бүхий л зүйл та хамт байгаарай эзэн. Та намайг энэ өдөр бузар муу хүмүүстэй ч бүү тааралдуулаарай. Энэ өдөр таныг алдаршуулан гэрчлэх боломжийг өгөөрэй гэж хэлж байгаа. Хийх байгаа бүх юм эзэн даатгадаг. Тэгээд үнэхээр бас мөрөөддөг. Та нар бас мөрөөдөж хамт. Би зөвхөн өөрийнхөө төлөө ерөөсөө мөрөөдөхөө болцсон байхгүй. Эмийн ургамалд мянган хүмүүс тэр газар ирж аврагдаж тэр газараас ирээдүйн ерөнхийлөгч нар нөхөр дэлхийн өнцөг булан бүрт илгээлтийн ажилчид гарна гэдэгт би итгэж байгаа. Энэ чуулганаас ч гэсэн. Тэгэхээр өнөөдөр бид нар өөрсдийнхөө хүсэл мөрөөдлийг нэгсэнтэй олон хүмүүс яг одоо юу гэдэг юм? Ямар ч хүсэл мөрөөдөлгүй болцсон амьдарч байгаа. За тэгэхээр эндээс юу гэж хэлсэн бэ? Зүрхний чинь хүслийг биелүүлж өгнө гэж хэлсэн. Мөрөөдөл хүсэл гэдэг бол яг бурхан хүний зүрхэнд яг үр тарьж байгаатай адилхан. Үр. За Лук номон дээрээс бид нар харах юм бол яг үрийн тухай, сургалт зүрлийн тухай байдаг тийм ээ. За энд би та бүхэнд онцгойлон хуваалцж өгье. Тэгээ нэг Альберт Швейцер гэдэг нэг хүний хэлсэн үг байдаг юм билээ. Амьдралын гамшиг бол хүний энэ амьд боловч түүний дотоод сэтгэл нь үхэх явдал юм а гэж хэлсэн. Ингээ харахад яг амьд хүмүүс л байгаад байгаа. Есүс нэг юм саглагар модон дээр очиж жимс идэх гээд очисон чинь нээхгүй саглагар модон дээр ямар ч жимс байдгүй мөн үү? Тэгээ яадгүй Есүс хараад биш чамаас хинч юу ч бүү идэг гэж хэлж. Өнөөдөр би юу гэж хэлэх гээд энэ өгөхөр хүн болгон бурхан мөрөөдлийг өгсөн. Хүн болгонд хүслийг өгсөн. Таныг давтагдчихгүйгээр бүтээсэн байхгүй. Та цорын ганц. Та энэ дэлхийд амьдрэх тушаа гэж бурхан таныг илгээхдээ танаар хийгдэх бурхны даалгавар тушаал танд өгсөн хувь тавилан байгаа. За би бол хүүхэд байхаас ахуулаад ер нь бол нэг майлаас хамгаалах юмнэ. Ер нь бол чекэс толно гэж мөрөөддөг байсан. Танай сонд миний мөрөөдөл биелсэн шүү дээ. Гэхдээ яг мөрөөдөл минь биелсэн боловч яг тэр өдөр яг Йосефийн амьдрал шиг Йосеф зүүдээ ирснээс болоод яадаг вүлээ? Ахтам түүнийг алхаа шахаад, нүхэнд хаяад, ишмаэлчүүдэд худалдаад. Гэхдээ түүхийг харах юм бол олон жилийн дараа Йосефийн мөрөөдөл биелэгдэж байгаа ийм гайхалтай зүйл болдог. За би өнөөдөр та бүхэнд яг мөрөөдлийн би бол тойруу замаар явсан. Бид нар амьдралдаа заримдаа магадгүй бидний хувь тавиланг муу нэгэн хулгайлж, бидний очих ёстой газараас очих ёсгүй газар очиулж, бидний амьдрал цөлийн замыг зовлон бэрхшээл сорилтуудыг морь сүнсч бас бидний амьдрал тавьдаг. Ягаад гэхээр биднийг мөрөөдөлтөд өрөхөс төр өгтлээ айдаг байхгүй. Тэгэхээр таны дотор тэр үнэхээр бурхны өгсөн мөрөөдөл хүсэл тэр үр байх юм бол тэр бол заавал биелээ болдог. Амен. Тэгээ 89 онд би чинь Волгоградад КГБ-гийн цэргийн тагнуулын сургууль авсан байсан. Хуурай авсан байсан. Харин яг тэр өдөр хүн өмөрж хэрэг хийснээс болоод миний амьдрал бүр эсрэгээрээ гэмт хэргийн ертөнц рүү би яваад гисэн. Ингээд маш олон жил зөрчилдөлтэй харамсаж, харуулсаж хэрэг би тэр өдөр алдаа хийгээгүйсэн бол
Би одоо ингээд цэргийн ч юм уу, цагдаагийн ч юм уу, нэг офицер, чекист. Тэгээ би сайн зүйл хийгээ явж явах гэсэн маш олон жил харамсал байсан. Харин би өнөөдөр юу шилэх гээд байна вэ гэхээр миний төрөөс мөрөөдөл, миний дотор байсан нэр хүсэл магадгүй харамсал гашуудлаар солигдсон юм шиг явсан боловч эцэст нь одоо ингээ харахад тэр үрийг бурхан нэгэн л тавьсан байсан. Одоо эргээд ингээ харахаар энэ сүүлийн 20 хэдэн жилийн турш маш олон хүмүүсийн амьдралыг одоо юу гэдгийг шоронгоос нь, харанхуугаас нь, хараалаас нь, тэгээ хүнд ачаанаас нь чөлөөлөхөд бурхан одоо миний надад өгсөн мөрөөдлөөр дамжуулж бас ажиллаж байгаа. За тэгэхээр Библиэд нэг үрийн тухай байгаад байна. Үр. Бид нар ингээд дөрвөн хөрсний тухай үр Библиэд хэлсэн байдаг тийм. За Лук номын 8 дугаар бүлгийн 4-өөс ахуулаад би уншиж өгье. Энэ сургаалт зөвлөл тариачны тухай ярьж байгаа. Хот болгоноос хүмүүс ирж түүн дээр асар олон хүн хурам цуглах үед тэр сургаалт зөвлөлөөр ингэж ярив. Нэгэн тариачин үр суулгахаар гарчээ. Түүнийг үр цацгад зарим нь зам хаваар унсанд хүмүүс ичхэн огторгон шууд иччихжээ. Зарим нь чулуурхах хөрсөнд унав. Тэнд чиггүй тул соёолсон боловч хорчин хатжээ. Зарим нь хогийн урмал донд унав. Хогийн урмал буудаан үртэй зэрэгцэн ургаж тэднийг боомлов. Зарим нь сайн хөрсөнд унаж ургаад 100 дахин илүү ургаж өгчээ. Тэр эдгээрийг айлдаа сонсох чихтэй сонсохтун гэж хэлсэн. За бурхан таны зүрхсэтгэл дотор л үрийг айл хэдийн тавьсан. Би танаас асууя. Таныг юу ирч хүчтэй болгодог вэ? Та юу их мөрөөддөг вэ? Өнөөдөр би юу гэж хэлж байна? Та мөрөөдөл болон бурхан танд тавьсан хүслийг таньж мэдхийн тулд та бурханы үгээр яг зүрхсээ хоололсноор тий бурхантай их ойрхон байснаар та өөрхөн одоо нэгсэн мөрөөдөл хаана очих, хаанаас ирсэн, юу хийх юм, би хинбэ гэдгийг илүү таньж чадна гэсэн үг. За ер нь бол эрдэмтдийн нэг судалгаа гаргасан байгаа. Хүүхэд ер нь ямар тоглоомоор их тоглодог вэ? Тэ? Яг тэгээд жишээлбэл одоо эмч болохыг тоглоо. Охтууд ингээд шагнуур зүрүүгээд эмч болохыг тоглоод байгаа. Хүүхэд наснаасаа ингээд тоглож байгаа хүүхдүүдийг харахаар айгүй эмч болцсон. Зарим хүүхдүүд ингээд багш болохыг хүсдэг, багш болцсон. За би бол ер нь бол ингээд ийм бөөнд их дуртай. Тэгэл дандаа ингээд цэргийн хувц өмсөөл ингээд тэ одоо юу гэдгийг ингээд нэг чекист болох айгүй мөрөөдөлтэй байсан. Гэхдээ миний мөрөөдөл бол талаар өнгөрсөн л доо. Харин зүрхсэтгэл дотор маань яг үнэхээр сайн зүйлийг үйлдэх юмсаа, сайн юм хийх юмсаа гэдэг мөрөөдөл хэвээрэл байсан. Ямар л боломж олдвол хэн нэг нь туслах, хэн нэг хамгаалах, хэн нэг өмгөөлөх гэдэг хүсэл мөрөөдөл байсаар л байсан. За би эндээс юу гэж хэлэх гээд энэ өгөхээр ахын дүүс минь ээ. Бид нар магадгүй олон хүмүүс мөрөөдөл, хүсэл мөрөөдөл нь байхгүй болоод магадгүй өөрснөөгөө бүр хайгаа явуучих, зарим сармөгчин шиг болцсон тий. Яг хин юм болов уу гэж хүмүүсээс асуугаад, зурхаачтаар очиод, үзмөрчдөр очиод, сүмдөр очиж нэг пастор дээр очиод иш үзүүлэгчээс асуулах гал яваад байна. Би тань нэг зүйлийг хэлж өгье. Та зүрхсэтгэл рүүгээ өнгийгөөч. Таны зүрхсэтгэл яг юу гих хүсэж ирсэн? Магадгүй зарим хүмүүсийн дотоод хүн төрөний аль хүний хэлсэн шиг тий, альбер Швейцэр гэх хүн хэлсэн байгаа шүү дээ. Амьдралын гам шиг бол хүний биеийн амьд боловч түүний дотоод сэтгэл нь үхэх явдал юм а гэж хэлсэн. Тэгээд гин нүглээс болоод хүний сүнс үхмэл байдалд ороод оюун ухаан харанхуй болоод зүрхсэтгэл хатуу болсон учраас муу эрийн сүнс хүнийг ерөөсөө үнэт зүйлээс нь хулгайлаад нуугаа ицсэн. Тэгээд худал хуурмаг тойрог замаар аваа явуулсан баг. Есүс Христ энэ дэлхий дээр ирсэн зорилго нь бол алдагсныхаа аврахаар ирсэн гэж хэлсэн. Би Есүстэй уулзсан тэр цаг мөчөөс эхлэн Бурхан надад шинэ хувь тавилан буюу алдагдсан амьдралыг минь нэгсэндээ тэгээ сайжруулах өөр цааш амьдралыг өгсөн баг. За энэ дэр яригдж байгаа зүйлийг харах юм бол сургаалт зөвлөлийн зорилгыг ингээд үргэлжлүүлээ Есүс ингэж тайлбарлаж байгаа. Шавнар энэ сургаалт зөвлөл ямар утгатай болохыг түүнээс асуухад тэр ингэж хариулсан. Бурханы хаанчлалын нууцуудыг мэдхэн та нарт өгөгдсөн юм. Харин бусдад нь би сургаалт зөвлөлөөр ярьдаг. Тийм болохоор тэд харавч ойлгохгүй, сонсовч ухаарахгүй гэж хэлж байгаа. Өнөөдөр гин нүглээс болоод хүний ухаан сохроод зүрхсэд хатуурсан учраас бид нар үнэхээр тийм үү маш олон одоо Бурханы бидэнд бэлдсэн зүйлүүдийг бид нар ойлгож чаддаггүй. Ямар ч юм Бурхан чам тайртай чи үнцэнтэй шүү. Бурхан ирээдүйн үг шүү гэхээр би арийн шашин шүтдэггүй гэж эсвэлгүүцээ яваад идэг.
Харин үнэхээр шашны хүмүүсээр чи харагдсан байна, бузардсан байна, суудалч өнцгдсэн байна гэж харахаар бид нар яг үннийг хэллээ гэд мөнгө өгөө яваад идэх мөн үү? Тэгэхээр өнөөдөр яаж юм маш олон хүмүүс яг үнэндээ зүрхний мэлмий, сүнсний мэлмий сохор байх. Өөрийнхөө хувь тавилан тэг хаанасаа хаана очих юу хийх ёстой. Бурхан таныг хизээш давтагдчихгүйгээр тэ хинтээ чаржуулсгүйгээр таны дотор тэ мөрөөдлийг өгсөн баг. Бараг тэр мөрөөдлөж мөрөөдж чадхаа болцсон. Гэмтснээс тэ магадгүй бид нар харанхуйд төөрснөс болоод бид нар за энэ дөр үргэлжлүүлэн гэсэн сургалт зүйлийн утга нь ийм юм. Өрн Бурханы үг гэж хэлж байгаа байна. Бурханы үг. За би яг энэ үг яхаас өмнө та бүхэнд бас нэг гişл хуваалцмаар байгаа юм. Би 2006 онд илүү 7 онд ингээд эзний өмнө суугаад залбираад байж исэн. Тэгсэн чинь эзэн надад нэг юм үзэгдэл харууллаа. Би скватрын талбай дээр ингээд номлож байгаа байхгүй. Тэгээд тэр цаг мөчөөс би ингэж тунхалж ирсэн. За би скватрын талбай дээр номлохоос нааш би өгөхгүй юм бэ. Би скватрын талбай дээр ямар ч юм номлох юм бэ. Тэгээд яг 2006 үед 7 оны үеэс ахуулаад бараг 10 хэдэн жилийн турш яг тэр талаар бодож ирсэн. Скватрын талбай дээр би бол номлох юм байна. Эзэн надад их тэр үзэгдлийг өгсөн. Тэгээд би итгэлээр яг номлож байгаа би итгэлээр хүлээж авсан байгаа. За тэгээд би энд шиг юу ч хэлэх юм Бурханы үг хүний зүрх сэтгэл дотор ойлголт илчлэлтийг өгдөг. Тэгээд өнөө өглөө би босч ирээ бас ингээд эзэнд их нартай үүрээр авсан үзэгдлээ бас хуваалцсан. Бурханы үг өөрөө сүнс байгаа даа. Яагаад бид нар Бурханы үгийг ихлэ тунхалдаг юм бэ? Эмийн ургамал гэдэг газар хов хоосон газар байсан. Бидрийг очиж хат. Тэгээ энэ газар гэрэл бий болох болно. Энэ газар чуулган бий болох болно. Энэ газар үнэхээр олон хүмүүсийн амьдрал өөрчлөлт болно гэж залбираад байсан. Одоо та нар итгэлээр харж байгаа биз дээ. Тэн чуулган байшин баригдсан байж байна. Тэрээ бид нар эмийн ургамал дээр содоо харах юм бол өчтөр уржиг дээр бид нар юугаа хийсэн? Нөгөө террасны шалыг зутгсан, өчигдөр цонхныхоо араамуудыг суулгасан. За эдгээр зүйлс урд нь байгаагүй зүйлс мөн үү? Тэгэхдээ энэ хаанаас ирсэн юм бэ гэхээр энэ Бурханы үгээр ирсэн байхгүй. Бурхан ямар нэгэн зүйлийг хийхин тулд хэн нэгэнд өгөө өгдөг, үзэгдлийг өгдөг, зүйдийг өгдөг, хүсэл мөрөөдлийг өгдөг. Харин бид нар яг түүнд нь итгээд яг одоо юу гэдгийг сайн хөрсний талаар энэ дээр хуваалцж байгаа. Тэгээд 30, 60, 100 дахин урагдаг тухай. За тэгээ би та бүхэнд энэ бичлэгийг харуулах гэж байгаа. Энэ 18 оны 10 сарын 18-нд боллоо. За тавьдаа боллоо. Өнөөдөр бүгдээрээ хамтдаа Христос Христээр бүгдээрээ наавд хамтдаа нэгэн бовар Аге тэр над бичлэг явж байна. Тийшээ. Тэр харагч байна. За болно. Библиэлээс харах юм бол Йосеф гэх хүний түүхийг уншиж ирсэн хүмүүс байна уу? Йосефийн түүхийг. За Йосефийн түүх Эхлэл 30 дугаар бүлгээр Йосеф зүйдэлдэг байна. Тэгээ нэг нь энэ дээр би уншиж өгье. За миний зүйдлсэн зүүдийг сонсцгоно уу гэд тэдэнд биднийг тариалангийн талбайд сүрэл боож байтал миний боосон сүрэл босоод зогсчихлоо. Гэтэл үзэгтэн та нарын боосон сүрэл миний сүрлийг тойрон зогсоод түнд мөрөгцгөлөө гэж хэлж. За ингээд зүйднээсээ болоод ахнаар нь үсэн ядаад таны өгсөн хувь тавилан дуудлага, танд өгсөн мөрөөдөл энэ зүйлээс болоод магадгүй зарим хүмүүс атаархна. Зарим хүмүүс таныг үзэн ядна. Бүр тэр битгэл төрсөн ахнаар нь чи биднийг хаан болохгүй юу гэж хэлсэн байна. Хэрвээ Эхлэл номын 50 дугаар бүлэгдээс харах юм бол яг энэ зүйл биелээ болоод Эхлэл 50 дугаар бүлэгдэр ингэж хэлж байна. Тэгээд ахнаар нь явж түүний өмнө очиж сөгдөн мөргөө гэж хэлсэн. Магадгүй дуудлага хүсэл мөрөөдөлд хүрэхэд энэ бол тийм амархан замаар явахгүй. Йосефийн түүхийг хархан боол болсон, шоронд орсон, маш олон зовлон туулсан. Гэхдээ Йосеф үнэхээр юу гэж хэлсэн бэ гэхээр энэ үе олон ард түмнийг аврахын тулд Бурхан намайг илгээсэн гэж хэлж байгаа. Өнөөдөр танд өгсөн хүрээ энэ хүсэл мөрөөдөлд
та үнэхээр Бурхны үгэнд итгэж дуулууртай байх юм бол эзэн үнэхээр тийм үү Бурхны амнаас гарсан үг үргэлж биелээ болдог гэж Библиэлд хэлсэн. Бурхан хизээч худлаа ярихгүй. Тийм учраас өнөөдөр би танаас асууя, та яг ямар зам дээр явж? Танд өгөгдсөн мөрөөдөл таны зөрчил дотор баярлуулдаг, шаналгадаг байсан зүйл чинь таны амьдралд биелээ олж гин үү? Бид нар эндээс харсан тийм ээ. Үр ингээ харах юм бол үрийн тухай бодохоор үр бол үзэмж байхгүй, өчүүхэн зүйлийн тухай л байгаад байна. Үрийн тухай ярьж эхэлж. Тэгээ миний хувьд яг ингээд энэ 10 жилийн өмнө өгсөн үцэгдэл 10 жилийн дараа яг ингээд Сүхбаатарын талбай дээр биелээ болсон. Би энэ ургамал дээр манайх анхтар уулан дээр очиод нэг хүүтэйгээ 4 бабри шиг зоочоод тэгээд нэг 4 амтай гэр барьсан. Тэгээд тэн дээр гараад би залбираад ирсэн юм. Эзэм энэ газрыг өрөөж өгөөч гэдэг. Эзэм энэ газар үнэхээр итгэлийн хүмүүсийг бас бий болгож өгөөч гэдэг. Би 2 айлын газрыг авахгүй тэнцтэй бүх юм болж иж авсан байхгүй. Гэхдээ юу гэж залбирч тавиал тэнгэр бол газрын эзэн. Энд байгаа газруудыг үнэхээр эзний хүмүүс авах болно гэж залбирсан. Тэгээ ихтэй тэнд зөвхөн цуслангийн газартаа болох мөрөөдөлтэй байсан бол зөвхөн өөрөө биш олон хүмүүс цуслангийн газартаа болохын тулд залбирч гисэн. Дараа нэг өдөр өглөөсөө залбирж байгаа харахтай юу гэсэнгээр энэ шинэ газар юм биш. Библиэлд Паулын нэг бичээс дээрс уншиж байгаа Паулын Паулын загтлууд дээр байгаа. Би хэний ч яваагүй мөрөөр гэж хэлсэн. Шинэ үйлчлэлийн тухай байсан. Тэгээ яг залбирж байсан чи эмээ ургуул нэг ч чуулган байхгүй, нэг ч итгэж итгэж амьдрдаггүй байсан тэр газар. Яг тухайн үед. Тэгээ эзэн минь энэ таны чуулган эрэхтэй юм байна. Энд би зүгээр л нэг цуслантай болж амьдрах биш юм байна. Харин энэ газар эзэн минь таны чуулган таригдах юм байна гэдэг. Тэгээ эзнээс асуусан. Энэ үнэхээр үнэн байгаа та зүрхэнд баталгаа өгөөч гэж хэлсэн. Тэгээ эзэн бол үнэхээр итгэлээр тарь гэж хэлсэн баг. Та нар харж байгаарай. Үнэхээр яг үр эзнээс ирж байгаа үг яг үртэй адилхан. Тэгэхээр танд өгөгдсөн үр үнэхээр магадгүй сая 1-р яасан бэ гэхээр 8-р үеийн 12 сарын зам хаваар унссан гэж хэлж байгаа. Өнөөдөр маш олон хүмүүс мөрөөдлөө алдсан. Маш олон хүмүүс миний мөрөөдөл нэг тийм чухал биш ээ гэж боддог. Магадгүй маш олон хүмүүс би мөрөөдөлтөд хүрч чадахгүй гэж боддог. Хэрвээ Бурхан танд хэлсэн бол, Бурхан танд өгсөн бол, Бурхан танд чинь хүргэж чадахгүй гэж юу? Бид нар олон жилийн өмнө манад нэг төв ирснийг санаж байгаа хүмүүс байгаа тий. Нэг 6 хүн ирж ирсэн. Пастор алдаж энэсэн хүмүүсийг та ойлгоно гэж бид нар ирлээ гэж хэлж ирсэн. Харин чуулганыг өгсдийн орны хаалга дийлэхгүй гэж хэлж байгаа байхгүй. Тэгээд тэд нар ирээд надтай мөрөөдлөө хуваалцсан байхгүй. Бид нар өөрийн гэсэн газартаа болоорон пастраа гэж хэлсэн. Тэгээ яасан? Эзний өмнө суугаад залбирсан. Эзэн тэнгэр болон газар таних шүү дээ. Энэ төв та газар өгөөч гэж хэлсэн байхгүй. Тэгээ бид нар зүгээр ингээд мөрөөдлөө хүлээж суудаг биш байхгүй. Мөрөөдлийн төлөө бид итгэлээр явах ёстой байхгүй. Хэрэг Библийг харах юм бол амлагдсан газрыг Бурхан амлсан. Тэгээ яадаг Ярдан голыг гатлаад амлагдсан газар оронгуудыг тулаан эхэлж байгаа байхгүй. Яг тэрэн шиг бид нар гачууртад тэр хүмүүстэй очисон. Тэгээ итгэлээр би Бурханаас гуйсан гараа тавиад та алхсан гიშгсэн газрыг яашууд өгж исэн бол яагаад өөрийн ард түмэнд энд газар өгөхгүй гэж хэлсэн юм. Би таны зарц яг энэ газар зогсож байна. Би энд итгэлээр газар авлаа гэж хэлсэн. Тэгээ тэмцэлцээр байгаа 6 айлын газар тэр газрыг тэр төвийг машинтаа гэр оронтой. Тэр төвийнхэн энд ихлэ зургуулаа ирсэн. Тэр газар дээр нэг төгрөг гаргаагүй. Энэ чуулганаар дамжуулт тэр 6 айлын газар, гэр, машин бүх зүйлийг нь авч өгөөд бид нар өрөөгөө явуулсан. Явахдаа 45 л олж явсан ш. Манай сумын 3 хүнтэй гэрэлсэн, тийм ээ. Олон эмэгтэйчүүд бас тийшээ очсон. Яг энэ доор зааланд 20 хэдэн хүн баптизм хүртсэн байгаа. Олон ирчүүд. Тэгээ миний хувьд их талархдаг. Эзэн илчлэлт өгж байгаа бол бид нар яг үнэхээр тэр үрийг бид нар сайн хөрс буюу зүрхстэй хүлээж аваад итгэлээр бид нарыг үйлдэх ёстой байгаа. Йосеф зүйдээ Бурханаас өгсөн илчлэлийг тэр ярьсаар явсан байхгүй. Ямар ч хамаагүй төлөөсөөр тэр өгсөн хүсэл мөрөөдөл тэр дуудлагаасаа тэр ухраагүй буцаагүй байгаа даа. За тэгэхээр ах トゥ ус минь ээ
энэ дээр харах юм бол зам хаваар унсан гэж хэлж. Мөн Иесус хүмүүсийн мөрөөдлийг хулгайлцдаг байхгүй. Яг нөгөө шувуу ирээ зам хаваар унсыг тогшиж байгаатай адилхан танд өгсөн хувь тавилан мөрөөдлийн чинь магадгүй зам хаваар унсан үртэй адилхан нөө нэгэн хулгайлсан биш үз. Бид нар зөрчлөө шалгая. За дараагийнх нь чулуурхаг хөрс гэж хэлсэн. Үр. Ерөөсө бурханд найдвараа тавьдаггүй хүмүүс байгаа байхгүй. Бурханы үгэнд итгэдэггүй, бурханы үгэнд үнэхээр үйлдэл хийдэггүй байна. Би бол ер нь бол эзэн хэлсэн бол үнэхээр залбирдаг. Би бол сул дорой эзэн. Надад таны үгэнд итгэж таны үгийг дагуу амьдрах хүчийг өгөөч гэж бурхан сүч чадлыг гуйдаг. Тэгээ энэ чулуурхаг хөрсийг харах юм бол хүмүүсийн зүрхт айгүй хатуу байдаг. Залбирхээр залбирдаггүй, өргөхөөр өргөдөггүй, үйлчлэхээр үйлчлдэггүй, гэмшихээр гэмшдэггүй. Зүрхсэл нэгсэндээ хатуу хүмүүс байгаа даа. Тэгээ энэ дээр яс энэ хүний айцтай холбоотой байдаг. Ингэчүүл яана, тэгчүүл яана, ингэчүүл яана гэдэг. Эзэн танд хэлсэн бол үнэхээр тийм үү эзний амнаас гарсан үг хизээч хоосон буцаж ирэхгүй гэж Исая 55 дээр хэлсэн байна. Та нар боддоо өглөө болгон залбирч шít. Би өнөөдөр эмээ ургамал дээр очиход тэгээд чи эхлээд хоосон газар дээр тойрол залбираад байдаг. Хэмжээ тавьчаал. Ингээд нэг утас тавиал тэгэл залбираал. За эзэн за яг ийм байшин болох юм байна, тийм байшин. Тэгээд дараа нь суур тавьчихсан. Суурн дээр хичнээн өнөөдөр намайг залбирсныг та нар мэдэх үү? Би тэнд очиод өвдгөл суугаад залбирсан. Та энийг босгох бүх юмыг өгөөч. Хэрвээ та нар арах юм би зургал явуулж одоо бүр хоёр давхар төгөр залбираа яваад байна. Ха? Эзэн өөрөө энэ мөрөөдлийг өгсөн юм аа. Та хамт мөрөөдөж. Ха? Өнөөдөр тэр газар үнэхээр тийм үү мянган хүмүүсийн амьдрал өөрчлөгдөж байгааг та харах болно шүү дээ. Та итгэж байна уу? Би одоо тэр хүүхдийн үгэнд тэр надад баталгаа өгдсөн баг. Тэнд байсан хүүхдүүд юу гэж Австралид гадаадд илгээлтэнд явна гэж тэр хүүхдүүдийн зүрхэнд бурхан үр тавьдсан байгаа. Тэдний сүнсийг нь бурхан хөдлөж шít. Манай Жеф Чаргал хоёрыг хараад Австралиас Монголд ирсэн шиг тэд нар ирээдүйд Австрали дэлхийн хязгаарлал илгээлтэнд явна гэх. Энэ бол хүүхдийн зүгээр нэг хоосон мөрөөдөл биш байхгүй юу? Энэ бурхан зүрхэнд нь тавьж байгаа дуудлага байхгүй. Тэгээ бурхан зүрхийн үсийг нь биелүүлж өгөхгүй гэж юу? Тийм учраас ах トゥ ус минь чулуурхаг хөрс гэж хэлж. Бид нар зүрхслийн зөөлөн байх хэрэгтэй. Бурханы үгэнд бурхан бид нар яриа л идэг. Яг л одоо нөгөө бурханд найдвараа тавихгүй, тий? За дараагийн хогийн ургамал баригдсан үрийн тухай Есүс хэлж байгаа. Энэ бол бас зүрхсэлтэй холбоотой. Маш олон хүмүүс өнөөдөр хүсэл мөрөөдөлд хүрч дандаа санаа зовлтонд баригдчихдаг. Одоо мөнгө яана, юу хаана, өшнөө л олон юм ярьдаг. Би 3 сая төгрөгтэй байсан. Итгэл гэдэг бол гिчин чиний үрийн итгэлийн тухай бурхан надад ойлгуулж өгсөн байхгүй. Олон хүмүүс итгэлийг ид чичиг бурхан ангал. Бурхан өрөөнө гэдэг өөрөөсөө юу ч хийхгүй. Миний нулимс тэр барилга дээр явж байгаа. Өглөө эрт очиод залбирч байгаа. Хаавтайгаа өнгөрөө тунхалж байгаа. Тэг өнөө өглөө эзэн бүр үгээ баталсан байхгүй. Өнөө өглөө би босоод ямар үгийг их нэртэй хэлсэн гэхээр үг бол сүнс, үг бол амьд, үг бол идэвхтэй. Үгийг тунгалсан газар үг тэнд ажиллаа хийн. Маакийн болог ирээ гэж тэн дээр чинь тушааж байгаа. Амен. Өнөөдөр та өөрийнхөө амьдралдаа үгийг тунгалаач. Өөрийгөө өрөө. Тэгээ яг үг тунгалагдлаа, үгийг өрөөлөө, үгэнд итгэлээ, үгийн дагуу үйлчлээ. Тэгээ би болохоор буруу итгэлээр явсан. Гүйцэлтэйг ойлгоогүй. Эзэн ханганаа л гэж яваад байсан. Эзэн надад үр гिчин чиний үр гэж хэлсэн. Тэгээ би өөрөөсөө шалтгаалаад 5,000, 10,000 хоромсоос 3 саятай олсон байхгүй. 4 жилийн өмнө. Тэгээ тэрүүгээр яах вэ гэхээр суур тавих хэрэгтэй юм байна гэд эхэлсэн. Тэгээ юу болсон гэж бодож байна. Пон худалдаж авсан гэж бодож байна та нар. Үгүй, үнгүй ирсэн. Ар мотор нь үнгүй ирсэн. Харилцагын материалууд нь үнгүй ирсэн. Би итгэлээр үрээ тарьсан байхгүй. Тэгээд одоо та нар харж байгаа энэ ургал манай хаусыг харж байгаа тийм ээ. Үнэхээр сайхан хаустай болсон. Өнөөдөр би энэ юу гэж хэлж байгаа бурхны өгсөн үрийг битгий ид нэгдүгээрт. Тарихын тарь, услахын усал, арчлахын арчил энэ танд өгсөн хувь тавилан баг. Тэгээд дараагийн зүйл нь бид нар хогийн ургамлын тухай байсан. Маш олон хүмүүс санаа зовоолох. Яна одоо суур тавьчихвал мөнгөгүй болчихвол яах вэ? Тэгэл та санаа зовлоо энэ үгийг хэллээ. Мөнгө байхгүй гэж амнаасаа хэллээ. Мөнгө байхгүй байдлын ард тэ цөлмөгчөөс ажиллаа хийн.
Манайх барилгын материал байхгүйсэн. Тэгээ би өглөө болгон босд. Доод нь 2 цаг залбирдаг биш би. Тэгэл байшингийнхаа суурин дээр. Одоо нэмээ ургамлын дээр өглөө очиод би ингээд залбирдаг. Доороо нэг гаргаад 1 цаг 2 цаг өнгөрцөн байдаг. Тунхалж нүдэндээ харддаг. Эзэн минь таны хаанчлалыг хамгийн сайнаар баригдана. Тэгээ хоёрыг давхар нэг юм хямдхан цонх захиалмааргүй байгаа. Итгэлээр хамгийн үнэтэйг захиалсан. Нөгөө төв өстрөө очиж суулгацсан байгаа шүү дээ. Тэгээ мөнгө нь одоо Тэнгэрээс ирэн тийм үү? Амен. За би эндээс юу шилэх гээд байна ахын дүүс минь ээ. Бурханы мөрөөдөл танд өгсөн мөрөөдөл хамгийн сайн байдаг. Та хамгийн сайныг нэгөө. Өнөөдөр маш олон хүмүүсийн амьдрал яаж ийн өгөхөр яг нөгөө хогийн ургамалд баригдсан гэж хэлж байгаа. Бурханаас өгсөн хүсэл мөрөөдлөө алдаад зүгээр махуудын түр зүрийн өөрийнхөө тухай л бодож идэг. Нөхцөл байдал өөрийнхөө хэмжээг л бодож идэг. Яг та тэр хэмжээндээ л амьдрна, тэр хэмжээндээ л та авна гэсэн үг. Би эндээс юу гэж хэлэх гээд энэ өгөхөр өнөөдөр бидний хувьд харах юм бол сүүлийнх нь яг сайн хөрсний тухай байна. Энэ зөрчлийн тухай байна. Таны зөрчил зөв байх ёстой. Зөв хандлагатай байх ёстой. Энэ дээрээс зөв зөрхтэй хүн байхгүй. Сайн хөрс гэдэг нь бурхантай ойрхон байх. Та хэрэг итгэмжтэй хүн бай. Залуус хэрэгтэй байдаг. Үр гарч иртэл бол ихлэ харагдахгүй шүү дээ. Танаас яаж юу урах гэдэг нь мэддэхгүй тийм. Итгэлээр услал байгаа байхгүй тийм чинь залбирал байгаа байхгүй. Тэнд дээр гараад хоосон газар болгож чагаад суурьтай болчлоо. Дахиад суурин дээр нь алхасаар хагаад нэг давхар нь баригдчихлаа. Одоо 2 давхар дээр нь алхах чинь 2 давхар нь баригдана. Тэгээ энэ жил эзэн тий ургуулагч нь бурхан байхгүй. Тийм учраас ах дүүс минь бид нар өнөөдөр зүрхсээ зөвийн замдаар байлах хэрэгтэй байна. Өнөөдөр би юу шилэх гээд энэ нөхөр ах дүүс минь нэ. Таны амьдралд тохиолдсон өнгөрсөн бүх зүйлийг бурхан сайнаар эргүүлдэг. Орон номын 8:28 та итгэхээрэй. Бурханы хайрладаг түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүс тохиолдож байгаа альва зүйлсийг бурхан сайнаар эргүүлдэг тухай байдаг. Мөрөөдөл чинь хаана явна? Мөрөөдлөөсөө бүр төрөв. Би ингээд дээр үед одоо зар сонин гэж байна уу байхгүй юу? Дээр үед зар сонин гэж байдаг байсан. Тэгээд нэг аюулгүй олон хүмүүс зар сонио авцсан ажлын зар хайгаа сууж идэг. Тэгээд би гайхдаг юу хийж байгааг ажил хайж байна. Тэр өөрийнхөө бэлэг аваасыг, чадварыг, дуудлагыг мэдхгүй хүмүүс юу ч хамаагүй л хийх гэж хүмүүс. Тэгээд би эндээс юу хэлэх гээд энэ нөхөр та бурханс өгсөн өөрийгөө хинбэ гэдэг. Танд өгсөн бэлэг аваас дуудлага. Тэгээд мөн бурханс өгсөн илчлэлт илэрхийлтийг та олж харж чадах юм бол бурхан түн чи хүрэх бүх юмыг тэр өөрөө өдөрдөж, хангаж, хамгаалж өгнө гэсэн үг юм аа. За тийм учраас ахын дүүс минь үгийг сонсдог хүмүүс байна. Нэгдүгээр бид нар яг энэ үр бол сайн хөрсөл үгийг яг сонсох хэрэгтэй. Бурханаас сонсох хэрэгтэй. Тэгээд сонссон зүйлдээ хоёрдугаарт итэг. Тэгээд итгэснийхэн дагуу та ихний алхмаа хий. Улаан тэнгисийг хуваахад Мосе таягаа сонгосон баг. Йордан голыг гатлахын тулд дахиач нарыг Йошуа ариусгаад усанд хөлөө дүрх хүж болсон. Йордан гол хуваагдсан. Яг тэрнтэй адилхан та хувь тавилангийнхаа төлөө яагаад нэг өглөө ирж ин залбирч болохгүй гэж. Өглөө босоод та ингээд юу гэдэг 10 20 жил ингээд тийм үү мөрөөдөлтөд хүрэхгүй төөрөөл агарын хүчний ноёрхог цөлөнг сүнсэн дарамтлуулаад ингээд зовлонгоо яриад зовлон дотор амьдрах биш. Харин хувь тавилангийнхаа төлөө нэг өглөөсөн өөрийнхөө махбодыг тийм үү юу гэдэг үхүүлээд бурхны өмнө суугаад биелжс гисмийн цэцэрлэгч Есүс тэнд хөлсөн цусны тусал болон хүн төрлөختний төлөө залбирж ирсэн. Би илгээлтэнд явахаас өмнө бүтэн жилийн өмнөөс бэлддэг шин. Өнөөдөр энэ олон жилийн илгээлтүүдэд зүгээр нэг мөнгөтэй болоод хэзээ ч яваагүй. Жилийн өмнөөс мөнгөд бэлддэг. Залбирлаа бэлддэг. Бие бэлддэг. Тэгээд тэр газар эзэн яаж вэ? Энэ зүрхсэтгэлийн золиосоор дамжуулж бурхан ажиллаа хийдэг. Тийм учраас ах дүүс минь чөтгөр бол хүнийг бол сохор болгодог шүү. Та зөвхөн нэг байшинтай болоод нэг өөрийнхөө мөрөөдөл болоод тэгээд амьдралыг дуусна гэж бодож байна уу? За нэг жоохон ирүүл болчихвол за жоохон нэг юм асуудалтай болчихвол. Гүй ахын дүүс минь. Миний мөрөөдөл маш бага байсан. Харин би одоо итгэдэг. Энэ чуулганаар дамжуулж бурхны агуу захирамж биелээ олно гэдэгт итгэдэг. Одоо манай Жеф Чаргал Австралид тэнд илгэлтэр үйлчилж байгаа байхгүй. 5 сарын 10-нд шигшээ сайн хоёрыг энэ Сүхбаатар дүүр рүү ихтлгүүрийн тийшээ илгээн.
Тэгээд тэнд бас гэрийн чуулга эхэлнэ. Чуулган тарилч явагдана. Тэгэхээр өнөөдөр бидний зорилго бол Бурхны хаанчлын хараатай байх хэрэгтэй. Тэнд барилга баригч яг яах гэдэг юм. Тэр ард түмэнд үнэхээр тийм үү эзний чуулган байгаа газар л тэр газар өрөөгддөг. Чуулган байгаа газар л агуу захирамж биелээ болдог. Чуулган өксдийн орны хаалга дийлэхгүй гэж хэлж байна. Өнөөдөр би та бүдгийг бас чуулган тариасаа гэж хүсэж байна. Зүгээр л ингээл нэг юм юу гэдгийг амьтай чим шиг амьгүй чим шиг ийм замаар битээ яваач. Өнөөдөр ах дүүс минь Йосефийн амьдрал эхлээд сайн байсан. Аавын хайртай хүүхэд байсан. Тэгээ яасан мөрөөдлөө ирснээс болоод түүний амьдрал хүнд хэцүү зовлон тулсан. Миний бас мөрөөдлөө биелээ олсон байхгүй. 89 он намар би чинь нах юм Оросд бүр КГБ-гийн хуваараа би авсан байсан. Харин эргээд миний мөрөөдөл бүх юм талаар болж маш хүнд зовлон тулсан. Олон жилийн шорон, үхэл хагацал тэг өөрийгөө ч хүртэл алдсан байсан. Яг тэр газар эзэн над дээр ирсэн байхгүй хайж. Тэгээ тэр олсон. Тэгээ надад буцаагаад миний мөрөөдлийг сэргээж өгсөн. Тийм учраас ах дүүс минь түрүү би гэрчлэл Скватрын талбай дээр үзэгдлийг харуулсан. Тэгээ яг тэр биелээ олсон байна. Тэгэхээр энэ чуулганаар дамжуулж эзэн яг юу хийх гээд байна. Та чуулгантай яг нөгөө Иохан 15 дугаар бүлэг дээр байдаг шиг модтой холбогдох. Энэ чуулгантай ирж байгаа бол энэ чуулганаар дамжуулж таны хувь тавиланд хүсэл мөрөөдөлд чи орох тэр үгийг, тэр хүч чадлыг, тэр зүйлийг Бурхан өгөх болно. Та чуулгантай холбогдохгүй бол, модтой холбогдохгүй бол магадгүй та өөрийгөө хинбэ гэж таньж мэдэхгүй байх. Энэ чуулганы хараа зорилгыг хэрнээ одоо эх 7 хоног би онцгой бас залбираалах. Христийн үлгээлтийн энэ чуулган би чуулганы хараа ярьдаг юм аа. Харин бид нар Бурхны хаанчлын харааг тээгчнэр байх. Олон хүмүүс манай чуулган, миний чуулган, танаа чуулган, миний чуулган гэж хаанч байх. Энэ чуулган бол эзний чуулган. Эмийн ургамалт чуулган эзний чуулган. Хожир болгон байгаа чуулган эзний чуулган. Баян шунд байгаа чуулган эзний чуулган. Скватер дурагт ихлгүүрийн тэнд таригч чуулган эзний чуулган мөн үү? Амен. Хэл хязгаарт хэлээс. Үнэхээр тийм үү энэ чуулганаар дамжуулж дэлхийн хязгаарт хүртэл чуулганд таригдаасаа гэж итгэж байгаа. Та итгэж байна уу? Та дэлхийн хязгааруудаар надтай хамт хэлгэлтэн явмаар байна уу? Би одоо Бурханаас гуйж байгаа. Монголын бүх үнцэг бол эзэн минь таны сайн мэдээг тунхлахаар очсон байна. Одоо би дэлхийгээр таныг гэрчилмээр байна. Та намайг дэлхийд ураач гэж хэлсэн. Одоо ихний урилгууд ирсэн байгаа шүү дээ. Америкт ирсэн байна. Европын орнуудаас ирсэн байна. Солонгост ирсэн байна. Пастор ирээд идвүүлчлээч, гэрчлээч л гэдэг. Би энэ завгүй байна. Би бол Монгол орцгол гэдэг. Би Монголдоо хайртай юм багхгүй юу ер нь. Америк явснаас өмнө гоо явсан дээр шүү дээ. Мөн үү? Европоор явж ирснээс би энд хөвсгөлд очисон дээр шүү дээ. Тэнд хүмүүс харанхуй дотор амьдарч байна. Тийм учраас ах дүүс минь би та бүдгийг уриалж байна. Зүрхээ зөөлөн байлаа. Баарыг зөөлөн шавраар хийдэг. Тэгээ баарныхаа дээр ирэх мэдлэлтэй байдаг. Хэрвээ тэр шавар дотор ямар нэгэн чулуу, ямар нэгэн хатуу зүйл байх юм бол тэр хизээч баар болдгоо. Нурж ундаг шиг. Бурхан таныг үнэхээр тийм уралж байна. Тэгээ үнэхээр таны тэр өөрийнхөө сүнсээ дүүргээд Бурхан танд бэлдсэн хувь тавиланг биелүүлэхийн тулд агуу зөвхөмжөө биелүүлэхийн тулд танд хараа өгсөн, мөрөөдөл өгсөн, зориг өгсөн. Тийм учраас ахын дүүс минь өнөөдөр бид нар өөрсдийнхээ талаар харж байгаа хараагаа Бурхан дээр тавиач. Бурхан руу хараач. Одоо 5 сард бид нар хорих руу явах гэж байна. Бас Деважингийн алга үйлчлүүд хийх гэж байна. Та бүхэн залбираар оролцоорой. Би та бүдгийг уриалж байна. Та Бурханы хаанчлалын төлөө хуруугаар дүрээрээ оролцоорой. Та Бурхан таны төлөө юу хийхийг бас та хараарай. Би юу гэж хэлэх гээд энэ вөхөр маш олон хүмүүс энэ хогийн ургамал шиг, чулуурхаг ургамал шиг нөгөө зам хаваар хаягдсан үр шиг Бурхан ирж байгаа үг хүсэл мөрөөдөл дуудлаганд дандаа нэг бол зүрхээ хатууруулцдаг. Эсвэл том хүлээс би чадахгүй, би бидний сургууль сураагүй, би пастор биш юм чинь надад ямар ч боловсрол байхгүй, мөнгө байхгүй гэж боддог. Бид нар хизээч мөнгөөр илгээлт хийж байгаагүй. Бид ихлээр Бурханаас дуудлагыг аваад батламжийг гуйдаг, дараа нь бид нар за тийш очие гэж хэлдэг. Дараас яадгүй мөнгө нэрдэг. Энэ олон жил илгээлтэнд хамт явлаа. Нэг ч удаа эзэн дутааж үзээгүй.
Илгэлтээс ирэх болгондоо бид нар дандаа илүүтэлтэй ирдэг мөн үү? Манай сая нэг төвийнхэн барилга барьж ирэх гээд ирж байхдаа ширийг хараад игнэ. Энэ цагаан аслартай явахаар ширээ дандаа дүүрэн байх игнэ. Манай барилгын ажилчид бол хамгийн сайныг хитнэ. Мөн үү? За тэгэхээр энэ дэр би яг юу хэлэх гээд юм бэ? Энэ өөрөө бурхан ажиллаж байгаа юм. Бурхан хэлсэн үгэн дотор өөрөө байж идэг юм аа. Бурхан танд илчилсэн юм бол, бурхан танд хүсэл мөрөөдөл өгсөн юм бол түүнийг биелүүлэхийн тулд бурхан өөрөө хамт байдаг. Тийм учраас ах дүүс минь ээ, би та бүдийг уриалж байна. Дахиад дуул 34 7 дугаар бүлгийн 4-5 бүрийг өөртөө бүр уншаарай. Тэгээд энэ бол бас болцолтой шүү. Энэ дэр ингэж хэлсэн байгаа шүү. Эзэнд итгэж гэж хэлсэн. Та эзэнд итгэж байна уу? Авраам хүүгээ дахил болгон өргөх гээд би Авраамын оронд байсан бол би бодчих. Мэдээж дуудсан байгаа. Тэгээд үнэхээр үндэстнүүдийн эцэг болно гэдэг. Чамаар дамжуул мянган хүмүүс өрөвднө гэд хэлсэн. Тэгсэн чи ганц төрсөн хүүгээ өрг гэж хэлсэн. Та өргөж чадах уу? Тэгээд Авраам дуулууртаа явахдаа Авраам нэг үг хэлдэг. Эзэн ханган гэж хэлдэг. За онцгой би та бүгдийг хараа. Эзэнд итгээд итгэлээрээ та нар сайныг үйлдээрээ. Тунхал. Энэ дэр ингэж хэлсэн. Эзэнд итгэж сайныг үйлд. Газар нутагт сууж үнэнч байдлыг хоолой болгох гэж хэлж байна. Үнэнч байдлыг. Танд өгсөн зүйлээр та хэр итгэмжтэй байж чадах вэ? Өнөөдөр манай чуулганыхан бас өргөж байна. Таны өгсөн 5,000 байна уу, хэд байна уу? Бүгд 100% тэр барилгад орж байгаа. Өнгөрсөн 7 хоног 500 эдэн мянган төгрөг өргөсөн байлаа. Тэгээ яг нэрсийг нь би бол цэнгэлэг гаргаад өгөөрэй гэсэн. Тэгээ миний тэнд дэвтэр байгаа. Дэвтэр дээр бүгдийг бичиж байгаа. Өргөсөн бүх хүмүүсийн өргөл тэнд очиж байгаа шүү, хайр бол. Тийм учраас ахын дүүс минь та нар санаа зовлтгүй байж болно. Тэгээ миний хувьд ч гэсэн яадгүй вөхөр ер нь бол эзэнд итгэнэ гэдэг бол нэгдүгээр бид нар бурханд итгэнэ. Тэгээ энэ итгэл бол итгэмжтэй байдлыг үргэлж шаарддаг. Хизээч өмнө өнгийг өөрчилж болохгүй. Хизээч өөрийн зорилгын төлөө хэрэгжилж болохгүй. Тэгээ миний хувьд бол олон өдөр одоо тэндээс ажлын саналууд ирж байгаа. Тэгэхдээ би өөрийнхөө хоол гэр бүлээ цагаа орхин өвлжингөө цагаас энэ сайхан арьсаа бас гамнахгүйгээр салхинд тэнцэж авчаад эзний үйлчлэлийн төлөө золиос гаргаа явж шít. Тийм учраас ахын дүүс нэ. Өнөөдөр яаж ийм нөхөр мөрөөдөл төрхийн тулд бид нар золиос хэрэгтэй. Бид нар ийм балансгүй итгэлээр битгий амьдраараа. Бурхан хангамаа гэдээ ингээд сууж ивэл Есүс аль хэдийн би хийх юм ээ одоо чи хийх ёстой хий гэдэг. Бид нар итгэлээр яг үйлдэх үед л эзний үг, эрх мэдэл, эзний сүнс ажиллаа хийж эхэлдэг. Амен. Тийм учраас ахын дүүс минь би та бүдийг үнэхээр ятгаж байна. Энэ дээр ингэж хэлсэн эзэнд баярлах тун гэж хэлсэн. Тэр чам зөвхөн чинь хүслийг тийм үү? Юу ч өгнө гэж хэлж байгаа. Хэцүү үед та яг бурханд баярлдаггүй. Надад нэг нөхөр ингээ айгүйх гомдол яриад хэцүү байдлаа яриад ирсэн. Тэгээ би тэр нөхөрд ингэж хэлсэн сайхан. Чи харж байгаадаа баярлаа чи ядах маа. Шал сохор төрсөн бол яах вэ? Чи сонсож байгаадаа яага баярлж болохгүй гэж. Чиний зовлон яг зовлон мөн үү? Зарим хүмүүс хичнээн мөрөөдөө чиний зовлон чамд байгаа зовлон чинь тэнд хичнээн мөрөөдөж ирэхгүй тэр одоо юу гэдгийг хүсэл мөрөөдөл нь байгаа шүү дээ. Мөн үү? Тэгэхээр жинхэнэ зовлон яг юу юм? Мөнхийн усад мөнхийн тэр галтнууд үрд хаягдах байхгүй. Өнөөдөр би юу ч хэлэхэд та бурханд баярлаарай. Өглөөс ирээд баярлаа. Та ингээ бурханд баярлаад талархах үед бурхан баярлж байгаа талархж байгаа зүйл дээр чи бурханы хэрүүл бууж ирдэг. 5 тал 2 загсыг бариад Есүс тэнгэр ааваа гэд талархсан шүү дээ. Мөн үү? Тэгээ талархаад ирэнгүүтээ тэрийг дагалдагчтай өгдөг, дагалдагч нь хүмүүс тараадаг. Би бүх зүйлийн төлөө талархаж байгаа. Энэ болж байгаа бүх зүйл бурханы нэгүсэл багхгүй. Энэ бүх зүйлийг та хийж. Энэ бол таны юм гэж хэлж байгаа. Амьсгал таних, амьдрал таних, эхнэр хүүхдүүд таних, мөнгө таних. Амен. Өнөөдөр бид эзэнт итгэж сайныг үйлдэх юм бол бурханы амлалт заавал биелээ бол. Зүрхний чинь хүслийг чинь биелүүлнэ гэсэн. Эзэнт замаа даатах гэж хэлсэн. Түүнд итгэж бүр найд гэж.
Тэгвэл тэр биелүүлж өгнө. Тэр зөвхт байдлыг чинь гэрэл адил шудрах хэргийг чинь үд дунд мэд гээлгэн гэж хэлж байгаа байхгүй. Ийгүүл. Ахын дүүс минь. Таны дотор ямар мөрөөдөл байна вэ? Та на одоо мөрөөдлөө нэг хараач. Явж нэг байшинтай болол өгөх юм уу? Байр болгоны нэг их баярлуулдаггүй юм биш шүү дээ. Эсвэл та 3 сар л баярлна. Яг аюулгүй байдал өөр болж байгаа. Тэгээд дахиад хажуутлын айлыг харсан чи амар том хаустай харагдаад та баярлахгүй талархахгүй дахиад хоосоо. Тийм учраас эзэнт баярлал эзнийг таныг дүүрэх зүйл бол эзэн багхгүй. Тийм учраас ах дүүс минь ээ сайн үрийг тийм ээ хүлээж авах зөв хандлагатай зөв зүрхсэтгэлтэй байцгаая гэж би та бүдийг уриалж. Бурхан танд өгсөн мөрөөдлөө биелүүлэх заавал биелүүлж өгнө. Амен. Зүрхний чинь хүслийг биелүүлж өгнө гэж хэлсэн. Хэдүүлээ итгэлээр энэ 100 энэ жил эмээ ургамлын байшинг нээлттэй ихийг харъя. Амен. Та нар залбираарай. Тэнд байгаа хүүхдүүдийн ирээдүйн төлөө Бурханы тийм үү хайр, нэгүсэл, хангалт тэр газар ирэхгүй гэж юу? Ирнэ шүү дээ. Таны төлөө Бурхан үнэхээр тийм үү хэлсэн үгээ биелүүлэхгүй гэж юу? Мөрөөдөлтөд хүрэх болно. Тэгээ мөрөөдөл биелээ олдог гэдэг нэвтрүүлэг гардаг байсан тийм. Тэрийг харж гоё байдаг тийм. Та нар энэ амьдын газар амаа ангаан Бурханы алдрыг магтах болно. Библиэлд ирсэн нүдэрээ харж чихээрээ сонсож санаанд ороогүй зүйлийг өөрийг нь хайрладаг хүмүүст бэлдсэн гэж хэлсэн. Би тэгээ та нарын төлөө үнэхээр залбирдаг. Та нарын амьдрал хизээч өнгөрсөн шигээ өнөөдрөх шигээ өлдөхгүй байх бол. Яагаад гэвэл би Бурхаас гуйж байгаа байхгүй аава. Бизнесийн өрөөгөр, гэр бүлийг нь өрөөгөр та нарын өргөж байгаа өргөл болгон тагил болон очдог. Манай чуулганд бол өнөөдөр бид нар итгэдэг. Энэ чуулганд одоо ажилгүй нэгч байхгүй байна. Энэ чуулганд ядуу хүн байх ёсгүй. Энэ чуулганд өртөө хүн байх ёсгүй. Яагаад? Есүс аль хэдийн төлөвсөн шүү дээ. Тийм учраас бид нар тэр итгэл дотор бид нар үнэхээр тийм үү диаволын бүх тэр бодор муу хүлээснээс чөлөөлөгдөх бол. Бид нар зөвхөн өөрсдөө хувь тавилангийн төлөө биш. Бид нар энэ үндэсний төлөө бид нар амьдрах болно. Амен. Та харж байна уу? Энэ үндэстэн үнэхээр өрөөгдөх болно. Энэ тэмдэггүй шалом гэж мэдлээ. Ивэл дүүрнүү гээл те. Би биенийхээ өрөөгснийг хараад. Амен. Энэ бол эхлэл шүү дээ. Би бол энэ ургамал ингээд дуусчих гэж харахгүй байх. Тэгээ миний хувьд бол үнэхээр итгэлээр би олон газар цаашаа эзнийг алдаршуул сайн мэдээж явмаар байна. Эмээ ургамал сайн пасторын төлөө бас залбираарай. Энэ чуулганд бас сайн пасторуудын төлөө залбираарай. Эзнээс өгсөн дуудлага мөрөөдөл маань бол үнэхээр сайн мэдээ томхолж тэ олон одоо эмээ ургамал шиг газруудад барилга байшингууд сүнслэг чуулган баригдаасаа гэж хүсэж байгаа. Эзнийхээ өмнө очих үед магадгүй очих үед мянган хүмүүс тэнд намайг хүлээж авах болно. Очсны дараа араас мянган хүмүүс ирэх болно. Амен. Мөнхийн улсын хаалган дээр би Петр, Яхан эдэрт, Паул эдэрт хамт зогсож ин дамрыг үлээ. Цаа явж ирсэн үү агээ гэл. Эзнийхээ баяр хөөрт ор Есүстэй хамт чамд гоё барилга барьсан. Байшингийн чинь барьсан байгаа шүү гэдэг. Амен. За тэгээ зүрхний чинь хүслийг Бурхан биелүүлж өгөх болно. Эзний агуу ариун нэрээр өрөөж байна. Амен. Хажууд байгаа хүн дээлээч мөрөөдөлж өрөх замыг Бурхан тавьж өгнө гэж. За тэгээд дараагийн цагт оръё.